Нэг амьсгаар. Сайн байцгаана уу? Нэг амьсгаар сувгийн үзэгчтэй. Удаа хүлээлгэсэнд хүлцэлвчий. Ганцаараа ээж байгаа болохоор цаг зав их шаардах юм. Олон тав үгүй тэгээд дараагийнхаа ангид руу шууд орцгоё. Let's go. 3-р Мэйн Дэвидийг доош харуулan хөлнөөс нь байрснаар анги эхэлнэ. Тэр түүнд хандаж чи Сэндиг хулгааснараа буруу хүмүүстэйгээ оролцолтлоо доо жаалаа. Дэвид ч юу болоод байгааг мэдэхгүй нилийн гайхна. Мэйн харин нийлүүлэгч Глория Мартинез надад авчирч өгөх ёстой байсан. Тэр хэлсэндээ хүртгэл хүндээ гэсэнд Дэвид зог тусан Глория бол миний ээж. Мөн тэр нас барсан гэсэнд Мэйн шууд гайхан түүнийг тавина. Ээж нь ч байраас байжээ. Тэгээд Мэйн болон бүлгийн гишүүд Глория бол сайн хүн байсан гэд эмгэнэл илэрхийлдэг. Тэгээд тэд Сандвистан буюу Сандигийн талаар арга хэмжээ авах хэрэгтэй гин. Тэр мөчөд Дэвид шууд би танд ажиллаж Сэндиг цалингаараа нөхөн барагдуулъя гэсэнд Мэйн хүлээж авахгүй татгалзна. Гэсэнд Дэвид би Сэндиг нэг өдөрт 8 удаа ашигласан. Гэсэнд бүлгийн гишүүд итгэсэнгүй. Энэ жаалуу гэсээр харин Лүси тэдэнд үнэн гэдгийг нь нотлно. Харин энэ үед Дэвид харж байгаад фүн 2 удаа Пиларын гараас тамхиг авч буцаагаад гарт нь бариулдаг. Пилар харин юу ч анзаарсангүй. Бүлгийн бусад бүх гишүүд л гайхав. Энэ бол бүлгийн гишүүн болох Пилар. Үүнийг харсан Мэйн түүнд боломж өгөхөр болно. Мэйн харин түүнийг алга болж магадгүй гэж эргэлзэн Лүсигээр GPS суулгуулна. Тэгээд Edge Runner буюу хавцлааргүй хүчит гарч одно. Дэвид Лүсиг өөрөөс нь урвсан мэд санагдаж байсан ч Лүси нэг тоолгүй. Ээжд нь эмгэнэл илэрхийлж гэртээ харихыг зөвлөнө. Гэвч түүнийг харалдаа ойлгохтой лав санагдахгүй байгаа л та. Дэвид гэртээ харин Мэйнээс дуудлага ирэхийг хүлээнэ. Тэр үед нь Арасака сургуулийн захирал залгаж сургалтын төлбөрөөс гадна 100% тэтгэлэг санал болгосон ч Дэвид ойшилсангүй. Үүний дараахан Мэйн залгам цаг нь болж дээ гэд манажаал босно. Ингээд Дэвид тэдний нуугдах газар руу явна. Мэйн түүнд албан ёсоор бүлгийн гишүүдийг танилцуулдаг. Лория, Мэйний найз охин, Киви, интернет гүгч буюу хакер. Мэйн түүнд өнөөдрийнхөө ажлын талаар танилцуулдаг. Ерөнхийдөө тэд Арасакигийн машины явах чиглэлийн мэдээллийг хадгалдаг чипийг хулгайлах хэрэгтэй болдог. Үүний тулд тэд машины жолооч Максимыг аргалах хэрэгтэй болдог. Мэйн Дорио хоёр Максим залууг хууль бус боксing бооцоонд хожигдуулсны улмаас мөнгө алдсан уй гашуугаа дарахын тулд дуртай баарандаа очихыг мэдэн тэнд харин Дэвид түүнээс машины түлхүүрийг нь хулгайлахаар илгээгддэг бөгөөд тэр ч амжилттай хийдэг. Ингэснээр Дорио мэдээллийг нь ч мөн хуулж эхэлдэг. Төлөвлөгөөч тохирсноор л явж байсан ч Максим руу боосон залгаснаар явхаар босдог. Иш амралтынх нь өдөр штэ. Тэр үед бүлгийн өөр нэгэн гишүүн Ребека орж ирэн Максимийн анхаарлыг сарниулах зур Лүси Дэвид хоёр машинд нь сууж мэдээллийг нь авдаг. Лүси ч программист юм байна. Төвөггүй авч чаддагч тэд машинаас бууж чаддаггүй. Учир нь аюулгүй байдлын систем ажилласан байдаг. Гэнэт Максим гарч ирэн муухай ойрлж машин руу буудаж эхэлдэг. Мэйн тэдэнд өөр арга байхгүй хэлэн Дэвидийг машиныг нь асаагаад зүгтаа гэж тушаадаг. Дэвид би машин барьж чадахгүй штэ. Мэйн тэгвэл одоо сурах цаг чинь. Үндэ Дэвид түнд одоо өөрийгөө нотлох боломж юм. Дэвид шууд ласах тавчиг дарж огцом ухарснаар арийнхаа гэрлийн шонг мөрөгчгөн. Арай гэж урагшлагад дахиад л урдлын гэрлийн шонг мөрөгчгөн. Арай гэж хөдлөн явхад Максим тэднийг явган хож чадахгүй тул үлдэн хоцорно. Тэрээр барын савар гих бүлгийн мотоциклтэй хоёр хөлсний зэргийг араас нь нийлгэн. Мэйн залган тэдэнд нууц руу яв гэж хэлнэ. Дэвид шууд хурдны зам руу гарan төгжрийн доорон цогсгоос өөр аргагүй адил орно. Энэ үед барын саврынхан тэднийг гүйцэж ирэхэд Дэвид Сандигаа ашиглан эсрэг урсгал руу ороход нэг мотоцикл нь төгжирч буй машиныг мөргснөөр жагсаалтаас гарна. Харин нөгөө нь тэдний араас мөшгсөөр л байна. Дэвид эсрэг талын замын хөдөлгөөнөөс бултахын тулд Сандиг ашиглах үед барын савар гиндэн ачааны машины доогуур орж дайруулан өгдөг. Ингээд эргчлөөдө болж Лүси Дэвид хоёр нуувч дээр аюулгүйрэн Дэвид бууд шалгадаг. Эхэлж осолцсон барын савар хаанаас ч юм гарч ирэн дайрахад Дэвид бултаж амждаг. Гэвч барын савар түүнийг өргөтөн алхахын даваан дээр Лүси гарч ирэн Дэвидийг авардаг. Завшааныг ашиглан Дэвид Сандигаа ашиглан эцсийн цогт хийх гэж оролдоход өөрөө ч мөн зөхтөн ундаг. Барын савар харин үргэлжлүүлэн Дэвидийг алхахаар дайран далаах үед Лүси түүний гарыг өөрийн утсаар ороож хэдийн эсэг болгодог. Барын савар бүр тоолгүй нөгөө гарын сэлмээр дайрахад эцсийн мөчөд Мэйн гарч ирэн сэлмийг блок хийн. Арнасаа буу гаргаж ирэн пау хэдий эсэг болгон дэлбэлдэг. Энэ үед харин норомноос хэтрүүлж ашигласан Сандигаас олж Дэвид туйлдаж ухаан алдчихдаг.
Оройн нь бүх бүлгийн гишүүд баяр тэмдэглэхээр явж Мэйн албан ёсоор Дэвидийг багтаа хүлээж авдаг. Тэгээд тэр Дэвидэд ажлын хөлсийг нь өгдөг. Энэ нь бараг сарын турш эмээ авч явах мөнгө нь байсанд Дэвид баярлана. Дараа нь Мэйн түүнд зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт өөрөөсөө өөр хиндэж итгэж болохгүй. Хоёрдугаарт хідэн өөр имплант хэлэхэд хөрөнгө оруул. Зөвхөн Сэнди чамайг хол аваач чадахгүй шүү. Мэйн ер нь бол real өвжи. Жинхэнэ оригинал гаргалтай гэж ярих зуур нэгэн лимузин уур дээр нь зогсож дөрвөн нүдтэй залуу гарч ирснээр бүлгийн уур амьсгал өөрчлөгдөнө. Түүнийг Фарадей гэнэ. Даалгавар өгсөн хүн нь бөгөөд Мэйн дээр алхаж очиод даалгаврын явцад алдаа гаргасан гэж хэлнэ. Даалгаврын гол зорилго нь ноён Танака, Кацуогийн аав. Түүнийг өдөр бүр хаана хизээ явдгийг нь олж мэдхийн тулд нууцаар мэдээлэл авах явдал байсан юм байна л да. Гэвч одоо тэр мэдсэн төдийгүй илүү болгоомжтой байх болсонд баярлаа гэнэ. Мэйн харин Фарадейгаас нэмэлт мэдээлэл асуухад энэ одоо чиний асуудал биш. Чиний санаа зовох гол зүйл бол даалгавраа амжилттай гүйцэтгэх гээд Фарадей өөрөө холбогдно гэснээр яв. Дэвид харин хэн болгыг нь асуухад Мэйн түүнд Фарадей бол зохицуулагч, тэдэнд ажил олж өгдөг дундын хүн гэв. Мэйн түүнийг үзэн яддаг боловч тэдэнд цалин ажил хэрэгтэй гэж Дэвидэд хандан санаа зовох хэрэггүйгээд хөвжилтгөөр бусд руугаа явна. Тэгээд Дэвид Пилартай дотн байх Лүсийг ажиглана. Энэ үед харин Ребека гарч ирэн Дэвидэд өөрийгөө танилцуулна. Тэрээр өөрийгөө Пиларын дүү танилцсандаа баяртай байна гэж хэлээд түүнийг явсны дараа Дэвид эргэн харахад Пилар Лүси хоёр аль хэдийн явсан байв. Дэвид ч санаа алдан шар аргинаасаа балгаж гахснаар 3 дугаар ангид дуусна. 4 дугаар анги. Дэвидийн Сэнди ажилласан байх бөгөөд ямар нэгэн аимшигтай зүйл харж байгаагаар анги эхэлдэг. Тэр үед Мэйн орилон түүнийг түлхсэний дараа том дэлбэрэлт болдог. Oh shit. Here we go again. Энэ нь ирээдүйд болох үйл явдал байлаа. Одоо үед Мэйн хараал идсэн Фарадей юу төлөвлөд байгааг бодон сууна. Тэгээд тэр найз охин Дориотойгоо үнсэлцэж эхлэхэд Дэвид залгаж таардаг. Цагаа олцсон юм дээ. Дэвид Мэйнээс ямар нэгэн ажил байна уу? Юу ч хамаагүй гэж асууна. Мэйн түүнд Пиларт ямар нэгэн зүйл хүргэж өгөхийг даалгав. Дэвид нууц руу явж илгээмжийг авч Пиларын хаалгыг тогшив. Хаалгыг харин Ребека нээж түүний нүүрлүү буу тулган ухтан ав. Арай юус? Пилар харин цаанаас гинэд гарч ирэн илгээмжийг шүүрэн аавна. Ребека түүнд ажлын хөлснөөс нь эхийг өгч игдүүтэй шүү гэж дуудаад ажилчин дуусаа гэнэ. Миний бодлоор Ребека манай жилд нэгэн байгаа хаа. Тэгэд ороход Лүси залгаж өнөө орой завтай эсхийг нь асуусанд Дэвид баярлан очсон ч энэ нь болцоо биш байлаа. Учир нь Мэйн Лүси рүү залгаж түүнийг хавцлааргүй өгч болоход нь бэлтгэхийг даалгасан нь энэ. Дэвид Лүси хоёр гүйж байх зуур өрнөлд Дэвид бүлэгтэйгээ нийцэж байхыг харуулж ажиллагаанд хамт оролцож эхэндээ Дэвид учраа мэдхгүй зохиолон шархагддагч сүүлдээ харин учраа олон бүлэгтэйгээ нийцэж тэдэнд хэрэгтэй болж байв. Ингэх зуур Мэйн Дэвидэд дахин нэгэн зөвлөгөө өгнө. Тэрээр Дэвидэд гар буу өгөн гэрээсээ 3 зүйлгүйгээр хизээч гарч болохгүй шүү. Үүнд нь буу, төрөө өвч хамгаалт байлаа. Тэгээ тэр Дэвидээс Лүситэй хэр байгааг нь асууна. Бараг л аав шиг нь босноо нь энэ байлаа. Дэвид бид хэвэндээ байгаа Лүси надтай дотносхийг хүсгүй байх шиг байна гэж бодож гин гэж хариулв. Дараа нь тэр Лүсиг Киви шиг л интернет хакер гэдгийг нь мэдэж авна. Мөн Дориотой, Пилартай, Ребекатай зэрэг бүлгийн бусад гишүүдтэй цагийг өнгөрөөж илүү дотн болсныг нь харна. Өрнөд солигдож Лүси Дэвид хоёр гүйж дуусч Дэвидийг сайн байсныг нь магтаж сэтгэл хангалуун байгааг хэлэн дараа нь тэр түүнд хувийн бэлтгэлийн дэглэмээ барьж одооноос ганцаараа байх болно гэж хэлээд явдаг. Энэ үед Мэйн Дэвидэд одоо жоохон том бол эр хүн шиг Лүситэй ярилцахыг зөвлөдөг. Тэгээд тэд амарцгаав. Дараа нь тэрээр ээжийнхээ хөрмийг будгаар шүршиж граффити өөртөө хийж бид Дэвид Мартинезийн шин дүр төрхийг харна. Энэ Дэвид бол аз жаргалтайгаар барах уу шин гэр бүлээч олсон байв. Бүлэг хоорондоо инээлтэн алхаж байх зуур нэгэн үл таних залуу гаражн дээрээс бие засч байхыг харна. Пилар үүнд нь маш ихээр дургуутсаж залууг хараан зүхэж дарамтлж хил амаар доромжилж эхэлдэг. Пилар түүн дээр очин имплантыг нь хартал залуу яг л галзуу юм шиг л харагдана.
Тэгээд тэр залуу пиларын нүрийг нь ирүүнээс нь дээш дэлбэртэл нь бууддаг. Shit. Манай залуу нөгөө cyber psycho буюу кибер галзуурсан хүн дээр оцсон нь энэ байлаа. Дэвид үүнийг харан өөрийн мэдлгүй Сандигаа ажилуулсан ч айцаасаа болоод гацаж орхидог. Тэгээд кибер галзуурал түн рүү пуужин явуулах мөчид Мэйн түүнийг өшгөлж авардаг. Ребека харин эсрэг талд үүнийг харан галзуурж кибер галзуурал руу ухаан жолоогоо буудаж эхэлдэг. Мэйн түүнийг зогсоохыг оролдсон ч нэмэр болсонгүй. Мэдээч юу дээ. Ах нь өгчихсэн. Тэгсэнд Киви түүний системд нэвтэрч хөдөлгөөнгүй болгодог. Тэр үед Дэвид Лүсиг кибер галзуурлын хажууд байгааг харна. Лүси түүний систем рүү орохыг оролдсон ч нэмэргүй. Харин ч тэр Лүси рүү дайрч эхэлсэнд Дэвид Сандигаа ашиглан хурдан хөдөлж үсрэн кибер галзуурлын толгой руу шууд бууд. Дараа нь тэр Лүсиг зүгээр эсхийг шалгаж байх зуур кибер галзуурал харин бүрэн үхээгүй. Дэвидийн толгой руу буу тулгах мөчид Мэйн гарч ирэн кибер галзуурлын толгойг салтал зөкснөөр Дэвидийг аварна. Энэ үед Лүсигийн толгойноос цус урсна. Тиймээс Мэйн Дорио Дэвид хоёрыг цагдаа нарыг зохицуулж байх хооронд Лүсиг док руу авч явахыг хэлнэ. Тэд доктор очин Дорио Мэйний машиныг үлдээгээд Дэвидэд Лүсиг хүргэж өгөөрэй гэд өөрөө төрүүлэн явна. Лүси эмчлүүлээд гарч ирсний дараа Дэвид түүнийг хүргэж өгөхөөр явна. Лүси гэртээ орохоор алхахад Дэвид ярилцмаар байгаагаа хэлнэ. Тэгээд тэд Дэвид дээр гарan Лүси түүнд би саран дээр үүнийг хиндэж харуулаагүй гэсэн нь үнэн шүү. Гэхэд Дэвид ч түүнд итгэдгээ хэлнэ. Лүси харин яагаад гэхэд Дэвид би өөрөө хүсэж байгаа болохоор гэв. Хөөргөн ч юм уу. Тэд хэсэг ярилцаж Лүси Дэвидэд тэдний хийдэг зүйлийн талаар чухал зүйл хэлв. Хавцлаар гүйгчдийн хувьд чи яаж амьдрах нь чухал биш. Харин хэрхэн өгөх нь хүмүүс чамайг юу гэж санах нь л чухал. Дэвид чи бол өөр. Үүнийг хүртэх ёсгүй гэсэнд Дэвид яг юугаараа өөр гэсэнд Лүси хариулсангүй. Тэгсэнд Дэвид Лүсиг сарлуу авч явна гэж амлалт өгсөнд Лүси догтлон түүний хацрыг барин үнснэ. Лүси би чамайг өхүүлмээргүй байна гэхэд Дэвид би өөхөхгүй гэснээр бүр дахин үнсэлцв. 4 анги явлаа штэ. Одоо тэгмэрсэн дээ. Тэ. Ингээд 4-р анги маань дуусна. За манайхан тэгээд 2-р хэсэг таалагдсан бол лайк, subscribe хийхээ мартвээ. Мөн сувгийг маань дэмжиж шеэр хийж бусдаа түгээгээрэй. За тэгээд дараагийн хэсгээр уулзтлаа. Түр бай бай.